малтмал хаах ашиглах тусгай зөвшөөрлийн асуудал олон нийтийн санаа зовоодог анхаарлын төвд байдаг асуудал болоод бодож байна. Монгол ардын намаас ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлыг зэгшлэглээд цогц судлах хэрэгжүүлсэн бөгөөд цаашид үндсэн 3 зорилт тавьж ажиллана. Нэгт та нар сонссон байх одоо Монгол улсын газар нутгийн нийт одоо хэмжээний 40% эзэлдэг 7000 гаруй тусгай зөвшөөрлийг шигчилж өнөөдөр 13 хүртэл бууруулж 4000 хүртэл тоог нь буулсан. Хоёрт үндсэн хууль байдлын үйл баримтын хууль гэж хууль батлагдсан байна. Энэ хуулийнхаа дагуу Монгол улсын нийт эдийн засгт орох аль нэг гадаад орноос орж ирэх хөрөнгө оруулалтыг хязгаарласан. Монгол ардын намаас цаашид энэ хуулийн хэмжээлтийг улам чамбааруулж, улам хичүүл. Гурав асуудал байгаа. Тусгай зөвшөөрлийг өгөхдөө зүгээр нэг аль нэг агентлаг өгдөг гэсэн нь тушин язаас үүж. Аливаа нэг ашигт малтмалын ордыг ашиглахдаа тухайн орон нутгийн иргэдээс нь асууж олон нийтийн хэлцүүлгээр зөвшөөрөл авч энэ орд газрыг ашигладаг. Энэ 3 арга хэмжээг хэрэгжүүлснээр тусгай зөвшөөрлийн асуудлыг улам зэгцэж, улам ямааруулж. Их орондоо сайхан амьдарч байна. Монгол ардын